Эрт галавт үлэг гүрүүл амьдарч байсан нүдээр үзээгүйч автага хамтан үзээд очоод аргасын ахарсан ёо үлэг гүрүүлийн аврамыг гариг эртөнс наавин болов өнгөн хүртэл дахианаас тоо хагашдаг тэхээ галтын болов үлэг гүрүүл тэн заавар үлэг гүрүүл тэн заавар гайхамшигтай. За ингээд Нарны аймгийн бүх үлэг гүрлүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За үлэг гүрлийн мөрөөр гэдэг үнэхээр хачин сайхан нэвтрүүлэг эхлэж байна. Манай од мөндрийн сонсогчд тэр санаж байгаа бол нэг манай од мөндрийнхэн маань өмнө говьд очиод нэг шар цав гэдэг газар очиод бөөн үлэг гүрлийн мөртэй танилцсан шүү дээ. Энийг бүр сайхан яг мэрэгжлийн хүнтэй нь одоо өнөөдөр уулзч хэдүүлээ. Энийг бүр сайхан тодруулах гэх. За тэгэхээр одоо энэ тухай ярилцахаар энэ олддуур газрын талаар хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг Шинжлэх ухаан академийн палеонтологийн үрэлэнгийн палеозоологийн салбарын эрхлэгч палеонтологч Майн Баяртай ярилцахаар ураад байгаамаа. За өдрийн мэнд. За танд ч өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ Монгол орны хамгийн олон үлэг гүрлийн мөрийг хадгалдаг гэдэг байгаа энэ шар цавын тухайг та танилцуулаач. Энэ чинь 13600 үлэг гүрлийн мөр олцсон би одоо нүдээр үзсэн шүү дээ. Энэ яаж тийм одоо их шар цавныг ямар тогтцтой юм бэ? За шар цав олдорт газрын ер нь үндсэн тогтоц бол одоо тухайн үеийн одоо палеонтологи эртний одоо цаг орчныг судалдаг судалгаагаар бол тийм голын айсав байсныг илэрхийлж байгаа. За тэгэхээр голын айсав гэхээр тодорхой шүү дээ. Амьтан ургамал тэр нэг яг тэр голын чигтэй орчинд л одоо юу гэдэг нь сүргээрэж амьдран цөмөрөөж ургантай. Тэгэхээр тэнд нь одоо амьдарч ирсэн амьтны бүлгэмдэл болж одоо тэнд мөрн маш асар их олнороо тэгээд асар олон төрлөөр хадгалж зүйлснээр онцлог юм. Тэгэхээр одоо нэг нов ногоон газар байсан гэсэн. За ер нь бол одоо нэг голын айсав гэдэг зарим газар нь бол тийм орхигдсон тийм цөөрмийн хүртэл одоо бидний нэрлэлт занч нар бол цүнхэл гэдэг чинь тийм үрсэг хүртэл байдаг. Тэгэхээр нөгөө үндсэндээ бол борооны үлрэл ч юм уу ингээл эхлэхээр нөгөө голынхаа айсавыг давж одоо орхигдсон цөөрмөд бий болдог. Тэгэхээр тэнд нэг одоогийн нэг Африкийн нэг гоё нэг эколог байгаа штэ. Экосистем дээр хардаг штэ нэг матар тэр нь ноёлчаал. Тэгэл нэг зарим нэг зээр мэр ингээл олноор ордог зарим нь барьж авч дотор нь идэл тэгж байгаа нөгөө нөхөр чинь ингээд цагийн аншаар нь усгүй болоод жамаараа барыг тэнд нэг өндөглөөл те. Ингээ мөхтөгтэй адилхан яг энэ орчинд бол шар цав орчинд бол үлэг гүрүүл барыг тэгж нотголж байсан, тэгж амьдарч байсан бол тодорхой л баталгаа нь бол тэр мөрн байгаа. Одоо нөгөө Сэрэнгет эднэр шиг л одоо тийм газар байх нь шүү дээ. Гайхамшигтай. Ерөөсөө одоо бид нар яг л одоо амьд байдлаа харах юм бол яг л Африкийн тэр савана яг тэр чигээр л гэсэн үг. Тэгэхээр тэнд явж исэн л одоо үлэг гүрүүлүүдийн мөрн л үлдсэн байх нь шүү. Тэгэхээр энэ 13600 гаруй үлэг гүрүүлийн мөр хадгалагдсан үлдсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөрнүүдээс бид нар ямар мэдээлэл авах боломжтой вэ? Одоо бид нар яг тэр мөрүүдийг хараад цаг хугацааны машинаар нэг аялж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр юу бид нар мэдэх боломжтой вэ? За ер нь бол үлэг гүрүүлийн мөр бол үндсэндээ амьд сэрүүндээ тухайн амьтан амьдарч байхдаа үлдээс үйлдэлийнх нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр бол хамгийн гайхамшигтай мэдээллүүдийг авах боломжтой буюу яснаас авч болохгүй те үлэг гүрүүлийн яс одоо бид нар их ясал олж байгаа шүү дээ. Ясныхаа судалгааг л хийж байгаа. Тэгэхээр яснаас авч болохгүй одоо бусад мэдээллүүдийг авч болдог. За жишээ нь тухайн амьтны хурдыг гаргаж ирж болж байна. Тухайн амьтны жинк гаргаж ирж байна. Тухайн амьтны биеийн урт ба өндрийг гаргаж ирж байна. Ямар сайн. Тэгэхээр нөгөө тухайн бадгаалууд маань өөрсдөө бие даасан одоо мөрн ингээд яг их зарим тохиолдолд их том юм шиг хэрнэ. А тухайн амьтан чинь нөгөө тэр шаварлаг ч юм уу тэр жоохон чигтэй орчин дээр гიშгэхээр мэдээ жоохон тэлэлт өгнө шүү дээ тий. А тэгээд нөгөө бас их хэтэрхэх нөгөө хэтэрх чигтэй байх юм бол тэнд мөр үлддэг юм байна. Хитэх хуур авах нь бас мөр үлддэг юм байна. Тэгэхээр яг тэр дундаж тэр хурдс бол яг тэр шар цай орчинд бол тархацсан байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр амьтдын мэдээллийг дээр нөгөө амьтдын аран шиг тодорхойлоод байгаа байхгүй юу? За яаж? Одоо жишээ нь авим хүмүүс гээд шар цайны олдорт газрын одоо символ гэж хэлчихэд болохоор одоо 13600 мөрний бараг 80% нь тэр амьтны мөр байдаг. Тэр тухайн амьтны мөр нь бол одоо шар цай олдорт газар дээр ингээд зэрэгцээд 80 ширхэг бараг ингээд зэрэгцээд нэг чигт ингээд 10 орчим метр явж байгаад дахиад чиглэлээ өөрчилсөн ч гэдэм үү гинт. Тэгэнгүүт гинт одоо өөрчлөлт гэдэг чинь шалтгаантай гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэг дотор нь дахиад нэг өөр том мах идэж амтан ч юм уу ингээд шумбаж орж ирж байгаа тийм.
одоо юу гэдэг тухайн тэр амьтнуудын амьдралын хэм маяг тэр зан харан шин тэр дотор тогтож байгаа харилцан шүтэл гэдэг бүх юмудыг гаргаж ирэх боломжтой. Тийм ээ. Гинт одоо чиглэлийн өөрчлөл бол эн чинь үргэж байгаа юм. Үргэж байгааг нь хэлбэрч байгаа юм тий. А гэтэл тэн дотор дахиад дунд зэргийн биетэй буюу нэг заа нэг 30 орчим 15-аас 30 орчим сантиметрийн гас 3 уруутай терпод үлгэрүүлээд байгаа. Терпод гэдэг нь махад үлгэрүүлээд а тэд нар тэгэхэд бас дахиад сүргээр амьдардаг гэснийг одоо илэрхийлсэн тийм мөрөд болтож байгаа. За тэгээд амьтд маань томрох тусмал ганц нэгээр амьдардаг нь бол илэрхийлэгдэг тийм одоо амьд амьтны одоо тухайн одоо палео биологийн судалгаа гэж байгаа юм л да. Тэн дээр бол асар их мэдээлэл өгдөг. Тийм үү. Тэгвэл одооны амьтдтай бас төстэй юм тий. Одоо чинь нэг чон бол сүргээр л довтлоо шүү дээ. Бүр ингээд том болох тусмал энэ чинь ганцаараа ан хийдэг одоо ир арслан шиг ч юм уу тий. Яг тиймэрхүү бас үлэг гүрэл. Ер нь тийм одоо амьдралын одоо хууль бол одоо амьд үйдэд буюу бий болсноос хойш л тухайн одоо яг тэр хууль бол одоо амьтны аймагт бол ажилласан гэсэн. Тэгэхээр тэрийг яг мөрөөр нь мэдчихэж байгаа юм тий. Хэрв бүр ингээд том ингээд яг махчин амтан хэрв 3 4-өлөө явж исэн бол энэ шал өөр зүйлийг бид нар илэрхийлэх байсан биз дээ. Боломжтой. Одоо жишээ нь шар зүүн яг одоо яг төв хэсгээс нэг ойрхон газар бид нар маш их тийм өргөн одоо алхалттай буюу тийм заварпотын мөрийг олсон. Тэгээд тэр мөр нь бол заварпот гэхэр нэг урт зүйлтэй урт үзүүтэй гигант тийм өвсөдч амтан. Тэр амт нь яагаад тийм өргөн алхалтай байгаа юм бэ гэдэг ингээд тодорхойлоод бид нар нэлээд одоо нарийн амжилтууд хийж үзэхэд тухайн амтан мөр тийм гэмтэлтэй одоо бэртцсэн байсан. Тэгээд нэг бэртэлтэй одоо юу гэдэг нэг хөлөө чирээд явсан тийм таамаг бол дэвшүүлж байгаа. Ер нь бол палеонтологийн жилийн хонд харьцангуй онолыг бол жоох эрхмэлж явдаг. Ер нь бас таамаг дэвшүүлээ тэрийг баталж чадахгүй бол тэг гэдэг. Тэгэхээр ер нь батлахын тулд бид нар янз бүрийн таамагууд дэвшүүлдэг. Олон таамаг дэвших тусмаа батлагдах магадaltaй л гэсэн үг тийм. Тэгэхээр чинь одоо бүр за Европ ч юм уу бүр Өмнөд Америкт бас нэг ийм мөр олдлоо гэж бодоход нэг төрлийн зүгээр үлэг гүрлүүд ингээ хооронд нь харьцуулаад илүү л нөгөө бодит үнэн рүү жоохон төхөөлөх байх тийм. Тэг. Ер нь бол шар зүйн орчмоос олдсон одоо за 5 өөр төрлийн бие даасан. Одоо үлгэрүүлийн мөр олдоод байгаа. Тэрний одоо хамгийн том мөр нь бол 17 он нээлт хийсэн 1 м 6 см-ийн 67 см-ийн өргөнтэй тийм мөр болсон. Тэгээ тэр амьтны нөгөө биеийн төрөнд авсан нөгөө мэдээллийг гаргаж болдог гэдэг чинь нөгөө биеийн хэмжээ хурд нэг. Тэр хурд нь их жишээ 1.9 км/цаг хурдтай. Тийм удаанаар. Маш удаанаар. Тэнгүүтээ жин нь болохоор баг 40 орчим тонн жинтэй. Тийм амтан байсан. Маш том амтан байсан нэг л. Аврах том яст мэлхийл байж тээ. Бараг л тийм. Яг уу удаан явах шалтгаан нь юу гэхээр нөгөө тухайн одоо юу гэдэг голын тийм айсаа ус руу дөхөөд тэр үед ингээд жоохон зогсон байдалтай нэг ойртож ирсэн гулгасан ч гэдэг юм тийм хэв шинжийг хадгалж байгаа. Одоо 4 ширхэг мөрийг бол анги бид нар ингээд малтаад гаргацсан. Тэнгүүт хамгийн сүүлд гарч ирж байгаа 4-р мөр нь бол жоохон гулсан маягтай байдаг байхгүй. Тэгэхээр гулсж байна гэдэг чинь нөгөө жоохон хажуу газар дээр тий жоохон ингээд ус руу дөхөж байгаа эсвэл нэг жоохон аюул ойрцсон ч гэдэг юм ус уух гэж зогссон ч юм уу тийм нэг бас нэг тийм одоо үйлдэл илэрхийлэл байна. Магадгүй ингэж болох юм бэ тий. Одоо бид нар шар цав дээр очлоо гэж бодоход нэг зүгээр мөрнөд л байгаа шүү дээ. Гэтэл та нар ч юм болохоор нөгөө эрдэмтэд учраас дотроо ингэ төсөөлөд байгаа ш нэг кино шиг. Тэгэхээр та нарын тархинд байгаа зүйлийг бид нар мөн миний үр хөвгөж гэсэн бас хармаар байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө AI ч гэсэн сайн хөгжийн тухайн үед бол тий та нар ингэ мэдээлэл өгөөд за одоо яг ингэ гулсан шүү гээл. Тэгэхээр ирээдүйд бол манай шар цав маань бүр ингэ үзүүлдэг л болох юм байна да тий. Ойрхон юм шүү. Тий. Ер нь баг хэдэн 17-8 оны үед байна да манай багш маань бас палеонтологчтой одоо манай байгууллагын захирлсан цогтоотор гэдэг. Тэр хүн бүр тэр хөндийг бүр тийм палео парк болгоно гэдэг. Тэгээ бид нар тэр төсөөллийг ингээ сонсож байхад таширдаг гэсэн юм. Энэ ингээ шүн болохоор ингээ аялал жуулчлалын хүмүүс ирээ сууж идэг шүн тэр хөндийг ингээ үлдгэрүүлүүд тавьдаг. Тэрийг ингээд нөгөө тийм өөр янз янзын технологи аргачлаар ингээд гаргана гэдэг. Тэгээ тэр мөрөөдөл бас бидний хийж байгаа ажлын нэг хэсэг болоод явж байгаа гэсэн. Харин тийм ээ тий. Энэ тэгэхээр ер нь хэдэн жилийн өмнөх юмны тухай хоёул яриад байна. Хэдэн жил гэхээр урдталт нэг сая жил гэдэг. Дахиад нэг бас бүхэл тоо тавихаар бас бүр аягаад хүмүүсийн санаанд ороход хэцүү л дээ. За шар зүйн олдорт газрыг бол анх бол 1980-ад оны эхлэлээр бол Оросууд судалж ирсэн. Гэхдээ мөр олоогүй. 2 үлгэрүүл олсон байдаг. Нэг нь тэр авимимос, нөгөөх нь заварпот үлгэр. Тэр тухайн үед бол биостратикаараа буюу амьтнаас амьтны хооронд харьцуулаад нэмэгдийн цаг үе одоо нэмэгдийн цаг үе гэдэг маань бол нэг 70-аас нэг 60 орчим сая жилийн хооронд амьдарч үлгэрүүлийн цаг үе хэлдэг байхгүй. Гэтэл бидний сүүлийн одоо наривчсан судалгаагаар бол шар зүйн орчмыг бол баян ширээгийн цаг үе юм байна.
гэдгийг тогтоож байгаа. Баянчрын цаг үеийн гэдэг нь бол 90 орчим сая жилийн өмнөх. Одоо тэгэхээр шар цагийн орчин маань бол 90 орчим сая жилийн өмнө амьдарч ирсэн үлэг гөрүүлүүдийн амьд зэрүүндээ үлдэж одоо үлдсэн мөрийнх нь одоо хэв дарцыг хадгалж үлдсэн газар л болж өгч байгаа. Тэгэхээр тэнд яг байгаа одоо 13600 үлэг гөрүүлж нэг яг 5 төрлийн үлэг 5 зүйлийн үлэг гөрүүлүүл ингээд мэдээлэх гэсэн үг үү те? Одоогийн байдлаар бол 5 гэж ярьж За. байгаа. Энэ бол илүү цаашаа нэмэгдэх магадaltaй. Одоо жишээ нь саяхан бас бидний томоохон нээлтэл бол тэндээс нөгөө одоо бидний сайн мэддэг нөгөө Jurassic Park-тай гардаг нэг blue гэдэг шүү дээ нөгөө. Ингээд хорогоо таншаал те. Тийм. Так гээл. Одоо хүүхдүүдээ сайн мэддэг шүү дээ нөгөө. Бараг нөгөө Killed Cloud гэл нөгөө алуурч хомс гэл нэрсэн. Тэгэл нис чүржээл дуграал тэгэл нөгөө сургагчтайгаа тэр яриад байдаг шүү дээ. Тэр хамгийн ухаалаг амтны мөрийг олсон баг. Тэгээ гайхамшигтай нь ягаад бид тэр мөр амтны мөр вэ гэж илэрхийлж байгаа юм гэхээр тэр тухайн амт нь бол зөвхөн 3 4 дугаар хороо нь газар гიშгэж 2 дугаар хороо нь болохоор нөгөө алуурч хүмүүс буюу тэр одоо нөгөө урж тасдаг хүмүүс болт юм байна л да. Тэгэхээр 1 дугаар хороо нь бол үрдмент болоод тоошоо татчихдаг. Тэгэхээр үндсэндээ ингээд тухайн амт нь бол за 4 хороотой байлаа гэхэд үндсэндээ 2 хороо нь газар гიშгдэг гэсэн үг байна. Тэгэхээр мөрөн дээр мөрөн дээр нь яг 2 хороо нь байгаад байна гэх. Тэгээд тэр бол ганцхан дардс биш. Бид нар яг баталгаатай тэр 2 дардс олчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр шар цавын тэр олон мянган мөр дотор ингээд бид нар дахиад бүр нарийн судалгаа хийх юм бол дахиад илүү төрөл зүйлүүдийг тодорхойлох боломжтой л гэсэн. Тэгээд энэ дээр бас дахиад хэлэхэд нэмээд хэлэхэд бол үлгэрүүлийн мөр бол бие даасан бас төрөл зүйлийн одоо шинжлэх ухааны англи зүйтэй явдаг. Тэгээд одоо түрүүний дурж байгаа нэг 2 руутай, 3 руутай, 4 руутай, 5 руутай гэдэг ингээ хуваачдаг. Тэгэд хамгийн том 5 уруутай нь бол нөгөө түрүүний ярьдаг заврпод буюу тэр урт үзүүтэй, урт сүлтэй өвсөж штэ одоо гигант амтныг хэлж байгаа тийм. Тэгэхээр за энийг ингээд судалж ийн гэж бодъё л да. Одоо миний мөрөөдлийн ажлыг та нар хийдэг. Атаархад байд. Гэхдээ яг энд хамгийн том бэрхшээл нь юу гэдэг яг ингээд судлах явцад. Судлах явцад мэдээж за бэрхшээл их олон янзын бэрхшээл биелдэг. Мэдээж орчны цаг уурын те гээл одоо тухайн газар нутагт одоо 60 70 сая жил хүн хүрээгүй тэгээд их дэлхий маань хадгалж хамгаалаад үлдсэн. Гэтэл хүндрэлтэн бий болсноор юу болж байна гэхээр тухайн газар нутгийг эвдэс үтгэх те одоо тэгэл зарим нь тээвэрлэжсэн түүхж байгаа. Мөрийг тэгэхээр тэр болгоноос энтгээрт хамгаалах гэж нэг амар том эрсдэл байна. Дээр нь байгалийн үзэгдлүүд байна шүү дээ. Салхи шороо борооны тэнгуут бас угаагдаг, арилдаг. Тэгэхээр энэ болгоныг одоо нөгөө бэхжүүлэх одоо ингээд бэхжүүлж судлахгүй бол эхлээд бид нар хамгаалж судлахгүй бол ингээд нөгөө судалж байгаа явцад бол маш их эвдэрлүүд гарч байгаа. Тэрнээс үүдээр нөгөө байгалийн илэгдэл зөөгөлд орчих гээд байдаг. Тэгэхээр нэрсэл гэж бол тэрийг л хэлэх байх. Зөөж явсан гэсэн чи бүр толгойд багтахгүй шүү ер нь. Ер нь манайхан чи юм зөөд шүү. Тий. Гэхдээ яг би болохоор бас ингэж бодоод байгаа. Энд чинь 90 сая жил говь өөрөө энэ эрдэнэсээ тий сайхан хамгаалсан шүү дээ. Яг хүн л оролцохгүй бол байгаль нэг бас учиргүй нэг өнөө маргааштай сүрүүлжгүй л гэж найдаад байгаа шүү дээ. Тий. Яг сүүлийн жилүүдэд нөгөө байгаль цаг уурч их маш их өөрчлөгдөж байгаа. Тэгээд хүчтэй бороонд говьд их гинт ордог. Тэгээд тэр маань нэг орохороо тэгэл ерөөсөө усан шингэдэггүй зүгээр шууд урсдаг байхгүй. Тэгэхээр нөгөө газрыг аягүй их эвдэлдэг. Дээр нь бас нөгөө бас цөлцөлттэй холбоотой гэх юм уу ногоон бүтээн байгуулалт жоохон таараа уугаад холбогдуулаад элсний хөдөл их байдаг. Тэгэхээр нөгөө их булдаг. Дээр нөгөө хамгаалтын бид нар нөгөө мөрөө өдөр бас нэг олон улсын түвшинд одоо гадны дотны улсуудаас мөрийг үзүүлдэг технологи янз янз аргачлууд байна л да хамгаалдаг. Тэгээ тэрүүгээр бас жишгээр нь ингээд хийх гэхээр говийн цаг уур ямар үлээ. Тэгээ тэр орчинд нь харуулж ингээд бүтээн байгуулалт хэдэр тэр нь ижидээс жил дандаа байнгын л нөхөн сэргээл байнгын засвар үйлчлэгээ шаардж идэг нэг асуудал бас байдаг. Одоо бид чинь шар цавын орчмын одоо 13600 мөрийг ярьж байна л да. Энэ ер нь дэлхийд ийм түгээмэл эсвэл их ховор. За ер нь бол яг ийм олон тооны мөр бол ховор. Мөртэй газрууд бол олон. Тэгэхээр дээр нь шар цавын нэг онцлог нь бол үлэг гүрүүлийн яс нь хамтдаа болдог. Тийм үү. Давуу талтай. Одоо авийн хүмүүсгээ түрүүнд бид урьдсан те авийн хүмүүсгээ шууд төсдүүлэг гүрүүл гэж байгаа. Айгу та өөрөө шар цавтар очсон чинь нэг ийм музейн барилгын болтол нэг хөшөө байгаа шүү дээ. Тэр маань бол яг тэр шар цавд бол хэдэн мянгаараа давхиж ирсэн амтны. Тэр одоо манай энэ шувуудын өвөг дээдсэн. Үгүй яг шувуутай төстэй гэж хэлж байгаа. Ер нь бол үлэг гүрүүл бол мэдээж шувуунд хоёрын дундын бас нэг тийм морфолог шинжүүд бий. Тийм учраас яг одоо хүртэл үлэг гүрүүл амьдарч байгаа гэж одоо дүгнэдэг шүү дээ. Тий нөгөө өндгөлдгөөс нь ахуулаад тий. Тий өндгөлдгөөс нь ахуулаад зарим одоо ягаад нисдэг болцсон хүртэл тий. Ягаад тэр нисдэг болсон нэгээд нэг сонин жишээ бол нэг одоо түрүүнд дурдаад байгаа заварпод гэрүүлэг гөрвөл тэр урт хүзүү урт сүлийг хэрхэн өргөж явдаг вэ гэх асуудал гарч ирж байгаа байхгүй. Харин тий. Тэгэнгүүт тэр урт хүзүүг
Одоо зүгээр анааштай адилхан 7 6 үетэй юу гэдэг үгүй те. Тэр чинь бүр хэдэн баг хондлоо ярихад баг хэдэн зуун штэ байгаа байхгүй. Тэгтэл тэр үеүүдийг яаж ингэж өндөр дөргөж явд юм бэ гэдэг мого шиг юм байгаа штэ. Тэгээс ер нь агаарт явдаг гэдэг чинь тэр үед дотор нь ингээд зүсээд үтсэн чинь дотор нь агарын хүүдийн зэрэг байсан. Илэрхийлж. Тэгэхээр нөгөө шууч өөрөө бас агарын хүүдийн цэн дээр дэмжиглэгтэйгэр нисдэг юм байна штэ. Арцгасанд нь байд юм байна. Бүр хүүдийтэй байд юм байна. Тэнгүүд яг тэр тогтолцоо нь динозавр байсан гэсэн үг байхгүй. Ядангуй бүр заварпод байсан. Пөөх хизээч бодож байгаагүй юмны гоё хариулт шүү дээ. Тэгжээж тэнд чинь хөнгөн болж байгаа шүү. Хөнгөн болж байгаа байхгүй тий. Тэгэхээр бусдаар бол тэр дөрвөн мөчөөр тэр лагс биеийг одоо 100 тонн биеийг тэр дөрвөн мөч яаж өргөж явах вэ тий бас харин тий. Харьцуулшгүй тийм бодлого байхгүй. Тийм юм байна шүү дээ. Энэ ста баярлалаа бүр энэ асуултыг бодож байгаа хүмүүст хариулт нь бүр гайхалтай байлаа. Тэгэхээр гадаадд чинь за нэг 10 мөр ч юм уу байхад л тэгэл сайхан хамгаалтанд авчдаг байх та. Тэгэлгүй явах. Хөгжингөө орнууд. Бүр одоо 10 мөр итгээл ганцхан мэдгүй нэг тэрмэл шувуу ч юм уу зууж явж байгаа хайцсан шүдэн штэ тий. Үлгэрүүлээ шүдэл гэж байгаа юм л да. Тэрэн дээрээ ингээд бүр тэрийг бурхан мэт шүтээ тэрэн дээрээ бүр дөрүүлээд амар том музей байгуулсан байхгүй. Тэр музейн одоо бүр хайж шлээ хамгийн том бүтээгдэхүүн болсон. Хүн дэлхийн өнцөг булан бүрээс хүн зорж ичдэг тийм музей хүртэл байгаа. Энэ манай 13600 хэдүүлээ бүр ингээд гайхалтай улам гоё хайрлж хамгаалаад бүтээн байгуулалт хийгээд юу явал энэ дэлхийн баг хамгийн шилдэг музей болох нь палеонтологи. Ер нь бол яг зөв цаг үеэрээ зөв хөрөнгөрүүлэлтээ хийгээд зөв бүгд ойлгож чадах юм бол яг л тийм л цаг үе удахгүй л гэж боддог шээ. Тэгэхээр үүний тулд юу хийх гэж байна ер нь? Одоо нэг төлөвлөгөө байгаа юу? За үүний тулд бол бид нар тухайн газар нутгийг хадгалт хамгаалтыг сайжруулах, за үнцний өсгөх, шинжилгээ ухааны эргэлтэнд бас хурдтайгаар оруулах гэл олон ажлууд хийгдэж байгаа. Яг мэрэгжлийн байгууллагын зүгээс л. Тэгээд дэд үтсийг сайжруулах гэтэргээд ер нь бол ЮНЕСКО одоо ЮНЕСКОгийн геопаркийн шүлжээ гэдэг юм уу тэр лөө ингээд оруулах. Ер нь ЮНЕСКОгийн өвд бүртгүүлэх гэтэрсэн зорилготойгоор ажилладаг. За геопарк гэдгийг би зүгээр нэг хальт урд нь уншижсэн зүгээр санаж ихэнх хүн мэдэхгүй байж магадгүй. Геопарк нь юугаараа ялгаатай вэ одоо дархан цаас богдуулаас. За ер нь бол ялгагдах шинж нь бол яг үндсэндээ өвөрмөц гео шинж тэн дээр байгаа оршин амьдарч байгаа амьд амьтан ургамал юм. За тэгээд хадгалагдж үлдсэн өв соёл дурсгал. Тэн дотор нь бол одоо ингэ шинжилгээ ухааны нэрээр ярих юм бол түүх археолог, палеонтолог, геолог, газар зүй, тэгээд биолог, биологийн төрөл зүйлсүүд орчин тий. Тэгээд хүний нийгэмтэй холбоотой бүх юмудыг ингэж нэгэн цогцоор одоо хадгалж хамгаалаад тэгээд тэрүүгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож олон улсад гаргаж ирэх нэг тэр систем л яваад байгаа. Шүлжээний нэг хэлбэр юм. Тийм байна. Гоё юм шүү дээ. Энд чинь бүр тийм байна. Одоо чинь энэ шар цав орчмыг яг энэ геопаркт ЮНЕСКО өөрөө ингэ бүртгээд авчих юм бол энэ чинь манай аялал жуулчлал тий. Ачин сайхан хөгжлөлтэй. За ер нь бол албан ёсоор одоо нэг ингээл хүмүүс тэгж штэ одоо нэг түүхэн бүүмэд зүгээр одоо нэг удам өгсөтэй ч юм уу зарим ингээ бүрхэг тийм мэдээллүүдээр хангацсан газруудыг л ингээл юу гэдэг ингээл хүмүүст одоо баг дэд үсэж муутай газар ингээ үзүүлээд штэ. Тэгэл тэрийг одоо юу гэдэг аялал жуулчлал явуулдаг гэж бодоод байгаа шүү. Одоо бол тийм биш болцсон юм. Дэлхийн өнцөг болон бүртэл бол яг ялангуяа геопаркийн шүлжээнд бүртгэгдсэн газрууд руу бол хүмүүс асар ихээр зорддог болцсон юм байна. За жишээ нь одоо хятад гэхэд 50 орчим геопарк байна. Одоо бидний нөгөө тэгээ одоо бидний зорж очиоддаг баг монголчуудын ажилд яа тийм зорд юм байл шүү дээ нөгөө тэнгэрийн хаалга тэргээл тий. Тэр болгон ч одоо баг геопаркийн нэг хэсэг геопаркийн шүлжээнд бүртгэгдсэн байгаа байхгүй. Тийм занжаач эдэр чинь. Оо тий ерөөсөө маш олон газрууд байт юм билээ. Тэгээ тэр болгон ч нэг өөрсдөө гэсэн ондооншил онцлогтой. Тэгэхээр Монгол орны говийн нөхцөлд бол ондооншил нь юу байна гэхээр нэгдүгээр палеонтологийн буюу одоо энэ үлгэрүүлийн 13 мянган мөр байдаг. Тийм байна. Тэгээ тэрийг тойроод оршин тогтнож байгаа соёл, байгаль, хүний одоо өвс бүх юмуд байж байна. За тэгээд мэдээж бидний хамгийн нэг номерт яригдах хэвээр нүүдлийн соёл гэж л. Нөгөө тэмээ маллах уу, аж ахуулах уу тий. Одоо тэн чинь нөгөө Шарцсан маань өөрөө Дөмнөв аймгийн Манлай сувын нутагт байдаг. Тэгээд Манлай сувын нутагт говь галбын говь гэдэг мундаг говийн одоо бидний нөгөө тий нэрэлт занчнаар 33 говь чинь нэг хамгийн том говь тэнд байна. Тэгэхээр тэнд хамгийн том төлөөлөл нь бол символ нь нөгөө тэмээ шүү дээ. Тэгэхээр нөгөө Монгол орнд одоо 3 бие даасан үйлдвэр гэдэг баха тий. 3 тэмээний гал голомтын галбын улаан хөрөн тэмээ тэнд шүү дээ тий. Бид ч юм уу. Би тэр шар цав руу явж явах замдаа галбын говийн дундуур сайхан машинт явж байгаа шүү дээ. Тэгэхэд л ингээл одоо жоохон ингээл байж итл хулан гарч ирээ. Тэгжэл тэнд одоо тий цагаан зээ хар сүлт бүхэн давхыг харах чинь гайхалтай байхгүй. Нөгөө говийн гайхамшиг 6 амтныхаа тий. Тэр чинь 3 4-ийг харчиж байгаа байхгүй. Нэг ер нь их олон төрөл зүйлийн амтантай шүү.
Тэгээ аргал байна, янгир байна. Тий. Тэгэхээр юу юм бэ те бас ингэ бодохоор одоо чинь за исламын шашинтай хүн жишээ нь мусульман хүн амьдралдаа нэг удаа заавал Мекка явж одоо тэр Кабад мөргөнө гэдэг зорилготой байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь ингээд палеонтологч хүн гэдэг те Америкт байна уу, Канадад байна уу, Шинэ Зеланд байна уу, Бразилд байна уу нэг оюутан байж л байгаа шүү дээ. Тэгтэн тэнд ингээд багш нь хэлж байгаа шүү дээ. Хамгийн олон мөр хаана байдаг гэж галбийн говь гээд Монголд байд ингээл та нар амьдралдаа яаж игээд нэг удаа явж үзэрэй гэж хэлнэ шүү дээ мэдээж эн чинь. Тэглэв. Хэрвээ та одоо палеонтологч хүн яг одоо жишээ нь за Танзан гэдэг улсад яг тийм 13 мянган мөр байдаг Монголд байдгүй гэсэн бол та тэр үзмэр санагдаж шүү дээ. Ер нь бол яг нөгөө палеонтологч гэдэг хэлэхээр яг судлаач өнцгөөсөө бол яалч гооч үзэхээс зорино л доо. А яг энгийн хүн аялагч гэдэг юм бол сонсчоол за ер нь би очих хэвтэй юм яг үнэхээр одоо бол нэг юу гэдэг сошиал медиа янз ямар хэлбэр дүрстэй видео ингээ контент зөндөө юм хүрдэг боллоо шүү дээ. Тэгэхээр нэг хүн болгоны Азийг хөдөлгөөд байгаа. Тэгэхээр ялангуяа шар цагийг бол бид нар маш олон жил ингээл юу гэдэг судлаачд очиод үзэл судалгаа хийгээл хамгаалал ингээл яваад ирсэн боловч яг өдийг хүртэл ингээд олон очсон тохиолдол нь баг энэ ковидын дараагаас. Ковидын үед л монголчууд нэг гадагшаа их яваагүй дотоод аялал зуршилгээд тэгэхээр яг тэр он жилүүд бол 6-700 одоо 6-700 хүн нэг одоо сарын дотор очсон байна. Тэгэхээр ингээд дараа чи одоо та хэдийг очсон дараа ч гэсэн шарцаараа зорих улсууд аягүй их олон болсон байна. Тий, ер нь. Тэгэхээр бид нарт яг нэг номерын зорилго бол ЮНЕСКОгийн дэлхийн геопарк одоо бүртгүүлэх шүү дээ. Энэ Монгол улсын хувьд нэгдүгээр анхных тий. Тэгээд цаашдаа бид нар гоё газруудыг геопарктай бүртгээд байвал болно. Тэгэхээр хэдэн шаардлага байна? Тэр шаардлагыг хэрхэн одоо биелүүлэх одоо шаардлагатай байгаа тий. Эсвэл бүх шаардлага бид нар хангасан юм уу? Яг юу болж байгаа юм бэ? За яг ерөнхийдөө яг энэ шаардлага гэдэг яг юу гэдэг юм бэ? Шалгуур үзүүлэлт гэж байт юм байна. Ерөнхийдөө ЮНЕСКОгийн 101 шалгуур үзүүлэлт гэж байдаг. За тэрийг бол бид нар ингээд чеклээд явж хэвчтэй юм билээ. Гэхдээ тэрийг 100% гүйцээх шаардлага байхгүй. Яг тэгэхээр шар цай олдорт газар маань нэгдүгээр ер нь ондоочлын хувьд бол энэ ертөнцийн дээр байхгүй олон мянган мөртэй тий. Тэгээд тэрүүгээр бол гараад ирчих болж байгаа. Хоёрдугаарт энэ Монголын говь чинь одоо бид нар сүүлийн үед шүү амнаасаа гаргадаг үүрэн ч гэсэн бодмоор юм шиг л цөл гэж яриад байдаг болсон байлээ. Монголд бол цөл байхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын говь гэдэг бол маш ондооншил одоо нөгөө популяцийн одоо хадгалж үлдэж байгаа одоо тийм газар шүү дээ. Тэгэхээр тэр одоо ургаж үлдсэн ургамал ногоо тэнд түшиглээд амьдарч байгаа амьтан ургамлын шал өрөхгүй. Тэгэхээр энэ бүгдийг түшиглээд бид нар ондоочлоо бий болгож байгаа. Тэгэхээр одоо яг хөхөр тэнд хүрэх нөгөө дид үтсийн асуудлууд байдаг. Та нэг тэмдгээс гуулаад одоо хүн саадгүй очих хэрэгтэй шүү дээ тий. За тэгэхээр тэр саадгүй болох юм боломжууд гэдэг. Ингээд 101 шалгуур үзүүлэлтэнд янз янзын жижиг юмуд байд юм билээ. Тэгээд боловсролын асуудлууд байгаа, хүн амын суурьшлын бүс хүртэл байх хэрэгтэй гэл. Тэнгуүтээ эргэн тойронд нь одоо 3-4 сум байна л да. Тэгээ маш шарцаг тойроод л одоо Хамбог Өмнөг аймгийн Хамбогд Манлай, Дорног аймгийн Мандах Хатан болдог гэсэн сумдууд байж байгаа. Тэнгүүд хүн амын нэгтрчлаар ингээ харахад л Хамбогд сум маань одоо оюутлогыг төшгөлсөн одоо уулуурхай төшгөлсөн том сум болчлоо. За нэг миний сонсч байснаар бол нэг 60 мянган хүн баг бүртгэлтэй амьдарч байдаг ч гэлээ ирж очиод гэлээ явж байдаг гэж байна. Тэгэхээр ингээд маш том суурь болчиход байгаа. За Манлай сум нь бол үндсэндээ бол нэг 5-6 мянган хүнтэй болцсон. За тэгээ Манлай сумаас нэг 108 км юунаас Хамбогд сумаас нэг 80 км зам. Тэнгүүд дээр нь дид үтсийн асуудал гэдэг тэнгүүд засгийн газрын төвшөнд бол тээврийн нэг зам байгуулсан. Тэр нь бол цогц цэцгээс ханг мандал хатан болог дамжаад засмал зам явж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол Улаанбаатараас жижиг тэргээр тахиуд очих боломжтой болчихж байгаа. Тэгчээ ингээд жижиг цааж бүх шалгуур үзүүлэлтийг ингээд чеклэл явж байгаа. Тэгээ дээр нь бол нөгөө заавал нөгөө мэрэгжлийн палеонтологч биш. Тэнд нь ингээд бүх юм ингээд очиод нэг юмдаас харахад бүх мэдээлэл авчдаг тэр мэдээллийн юмнууд их усүрд бэлэн байх хэвээр. Тэгээд дээр нь бол нөгөө хүн очиход IT тухтай буюу нэг одоо сайхан жуулчны бааз ч гэдэг юм уу тийм газрууд бий болох хэрэгтэй. За мөн хамгийн гол үзүүлэлт нь юу гэхээр нөгөө нутгийн иргэд. Нутгийн иргэд чинь тэндээ нөгөө өөрсдөө гар орлолын зүйлсээ уламжлалт нөгөө аж ахуй ахуулах соёлоо дээр нь тэр нөгөө бүтээгдэхүүнээ цагаан эдээг ингээ бүгдийг үзүүлээ брэнд л байж байгаа хэрэгтэй. Тэгээ гол нь бол одоо яг бидний одоо нэг яг эд ажиллаж байгаа одоо энэ шүлжээнд бүртгүүлэх гээд явж байгаа нэг үндсэн ажил бол үндсэндээ сургалтууд байгаа. Одоо нутгийн иргэдийг хэрхэн гар урлагаа хийх сурах хэвээр хэрхэн тэмээ малаад ер нь тэгээд энэ нөгөө үндсэн одоо юу гэдэг нүүдэлчин одоо юу гэдэг соёлол тэнд тулгуу одоо түлхүү
шингээж үлдээх нь зөв юм байл ч хараад байгаа. Тийм ээ тий. За одоо ингээ бүх юм бүтцэн гэж одоо яг ЮНЕСКОгийн өвд нь тий одоо ингээ геопаркт нь бүртгүүлсэн. Тэгэхээр би одоо за жишээ нь өөрийгөө за хаанхын иргэн гэхвэ газрын зурлал очиж за би Сауди Араб болчих гэдэг. За би нэг араб иргэн баян. Тэгэд ингээд тий бөөн ингээд дагуулуудаа бөөн олон хацтай дагуулсан ингээд нэг үлэг гүрлэм үзгээд Монгол доллар л өгөх гээд байгаа шүү дээ. Яг үнэндээ. Тэгэхээр тэнд очиход нутгийн иргэд нь яг бас бэлэн байх нь чухал юм байна тий. Тийм шүү. Ер нь бол термэд гол нь дээр шүү гэж бодож байгаа юм шүү дээ. Тэгээ үлэг гүрлийн мөр үзэх гээд байгаа биш юм тий. Бас түүний хажуугаар би энэ соёлтой танилцах нэг хэд хоног. Тий. Ер нь энэ геопаркийн үндсэн өөрийнх нь одоо уран бүр юм бэл. Нутгийн иргэдийг түшгэлсэн, нутгийн иргэдийг дэмжсэн тийм эдийн засгийн хэрэглэн оруулах гэсэн тийм л зорилготой юм бэл. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө бид нар одоо бүр улсынхаа түвшинд л ярьж байгаа шүү дээ. Нөгөө засгийн газрынхаа түвшинд ярьж байгаа нөгөө төвлөрлийг сааруулна. Ингээд бүгд бас ингээд ийш тийшээ энэ тэнд орон нутгад ажиллах боломжтой байх хэрэгтэй. Яг бас нинний нэг хэсэг болгож байвал бас л боломжтой л гэж харагдав. Тийм байна. Би сэнээр Сауди Арабаар чи татсан зүгээр энэ Арабад ийм геопарк гэдэг байдаг болов? Арабад байгаа. Одоо хоёр байд юм бэлээ. Нэг нь бас энэ палеонтологи олдортой. Та нар баг нөгөө сошиал медиас харжсан баг. Нэг урт тийм нэг далайн одоо мөлхөгч, далайн гөрүүлэх юм уу одоо тийм амтны нэг юм яс яваад байдаг шүү дээ зүүн дээр сошиал медиаар. Тэгээ тэрний юугаар тэрнийг түшгэлсэн тийм олдорт газрыг хамгаалсан тийм газар байт юм билээ. За тэгэхээр энэ ер нь боловсролын яг бас нэг хэсэг гэж ойлгож болох зөвхөн бид нар чинь аялал жууршил ч юм уу те эдийн засаг гэхээс гадна яг боловсролын байгууллага болох боломжтой эсвэл угаасаа тийм байт юм уу? Ер нь бол боловсролын байгууллага нэг үндсэн хэлбэрт бас байх хэрэгтэй. За боловсрол гэдэг нь олон янзаар байна. Мэдээж хүүхэд залуучуудад те тэр иргэн тэгээ нутгийн уугуул иргэдгээд ингээд тус тусад нь байж болно. Гэхдээ үндсэн бүр цогц боловсрол нь юу гэхээр тухайн орон нутагт байгаа одоо ийм шинжлэх ухаанаар тогтоогдсон одоо жишээ нь шар цай нутгийн хүүхэд толгой мэддэг болох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол шинжлэх ухааны үр шимийг энгийн байдлаар одоо тухайн нутаг оронд амьдарч байгаа хүүхэд болгон мэдээд хэлбэршүүлж мэдэж аваад тэрийг одоо түгээн дэлгэрүүлэх мэддэг өв соёлоо дээдэлдэг. Дээр нь эн чинь дамжаад юу болж байгаа хөрөг нөгөө байгалаа хамгаалах хадгалт хамгаалалтаа сайжруулах бас нэг том системийн нэг эхлэл болж байгаа. Тийм ээ тий. Одоо энэ жишээ нь Малай сумын хүүхдүүд бол ингээд үүгээрээ бахархна шүү дээ. Ер нь Малай сумынхан ч их яадаг шүү дээ. Ер нь бахархдаг. Одоо тэн чи одоо ингээд хэд хэдэн сумуудын ингээд зааг булан дээр ингээд ер нь бол яг загшгааны нэг жир ярих юм бол хамбогд сумын нутагч энэ Малай сумын зааг ч гэдэг юм. Яг зааг дээр байдаг л дээ яалтч. Тэгэхээр нэг хоёр сумын нутаг иргэд ер нь мэдээж манай сумын танай сумын гэх бас яриануд байдаг. Гэхдээ эндээс юу гарч ирж байгаа юм гэхээр тэр газрыг нөгөө эзэмшигтэй болно ш. Маань цагт ийм байш шүү гэдээ нөгөө загцгоос нөхдүүд мэдээд эхэлсэн байгаа даа л хамгийн бахархалтай байна. Тийм байна. Ер нь бол тэгээ байгаль орчныг хамгаалах яг номерны хамгаалагч нь манай нутгийн иргэд өөрсдөө юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол тэгэхээр чи эдгээр чинь үгүй энэ манай 16 13 мөрөж байгаа нөгөөдөл нь ингээд булааснаа гэж чинь тэрийг хайрлж байгааг л хэлбэр байхгүй тий. Харин тий. Тэгэхээр одоо энэ шар цавыг олон улсад яг алдууршуулахын тулд илүү алдартай болохын тулд ямар нэгэн юм хийж байгаа болов? Ер нь юу хийх гэж байгаа бол? За ер нь бол 1995 оноос хойш шарцын одоо үлгэрүүлийн мөртөө хэсгийг судалж байгаа. За судлаад одоо энэ шарцын олдорт газрын мөрний одоо материалыг ашиглаад бүр доктор хамгаалсан хүн байна. Үргэлжлүүлээ судлаа явж байгаа хүн байна. За тэрүүгээр юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр тухайн газар дээр бол олон улсын хамтарсан экспедиц ажилладаг. Ер нь жил болго ажилладаг. За тэрний 20 оноос хойш бол яг миний бие бол яг үндсэндээ үлгэрүүлийн мөр судлалын экспедиц гэдэг одоо Монгол оронд анх удаа бүр мөр судалдаг тусгай экспедиц ажиллуулж байгаа. Ямар гоё. Тэгээд тэрнийхээ өрөнд бол шар цайг бол одоо түрүүнд би дуртаалын нэг юм шин нээлтт хийгээд байна гэл. Энэ болгон чинь бол тухайн одоо олон улсад хийж байгаа ажлын нэг хэлбэр нэмж байгаа. Тий. За тэгэхээр одоо геопаркт яг бүртгүүлэх яг үйл ажиллагааг нь одоо хэн хариуцж байна? Хариуцж байгаа эзэд бол мэдээж ЮНЕСКОгийн суурин төлөөлөгч газар. За мэдээж байна. За тэгээ Монгол Засгийн газар мэдээж энэ нэг геопаркийн үндэсний комисс гэж байгаа. Засгийн газрын хэмжээнд байгуулагдсан. За тэгээд мэдээж тэрний дараагаар нь бол одоо гадаад хэргийн яамны сайд нь бац цэцэг ахлаад тэгээд бусд нь бол одоо мэрэгжлийн байгууллагууд одоо жишээ нь манай байгууллага хүрээлэн орж байна. За тэгээд геологийн хүрээлэн бусад одоо холбогдох газрууд орж байгаа. За тэгээд үндсийн төслийн агуулгын хүрээнд бол Рио Тинто оролцоо явьж байгаа. Тэгээд энэ түрүүнд та бас нөгөө
асуужсан тий. Геологийн болон соёлын өөр дамжуулан доктортой ээлж үйлчлэх хөгжүүлэх гэдэг энэ том нэрэн дор одоо саяны төслөд хэрэгжиж явж байгаа гэсэн үг. Ер нь энэ нөгөө цагуурын онцлогтой шалтгаалаад ер нь бол яг тэр дэвтцүүдийг бол хийхэд бол манайд бол жоох амаргүй байдаг. Одоо та анзаарсан бол баруун зүүнний чинь хятадын одоо тэр гүн дугаа хэсгүүд тэр үлгэрүүлийн өндөгтэй үлгэрүүлийн мөртэй газар эдвэрдэг бол зүгээр ингээд нэг юм сүүтрвчийг татаал тэгээд ингээд төмөр араам зангиж жол ингээд гой татчаа янзалчт юм л. Манайд бол тэр нөгөө говийн ширүүгээр янзгал зөгцөхгүй л тэгэхээр тэгээд бас нэлээ хөрөнгө шаардсан л ажил болох юм байна. Гэхдээ эхний ээлжинд бол бидний зорж байгаа юм бол нөгөө болсон хүчнэл бэлдэж байгаа. Одоо энэ орон нутгийн иргэдийг энэ ойлголтыг маш зөвөр ойлгуулах хэрэгтэй. Энэ чинь бас ийм ашигтай юм байна гэдэг. Одоо зөвхөн ингээ уулуурхаагаар ашиг олдогтойгоо биш. Уулуурхайн эзэн зэгт дуусна. Түрүүн таны нэг айгүй гоо жишээ байхгүй юу? Арабын жишээ. Араб ч өөрөө одоо үндсэндээ уулуурхай нефтэл одоо том тийм шүү дээ. Төлөвлөгч газар гэтэл өнөөдөр аялал жуулчлал гэдэг юм ямар хуу төвшөнд хөгжүүлээд тэгэнгүүтээ эдийн засгт оруулж байгаа хувь нэмрийн сая ингээд нефтийн ингээ харсан чи 2% хөгжих шиг тий. Харин тий. Гэтэл тэгж амар өндөр төвшөнд аялал жуулчлал хөгжиж штэ. Тэгэхээр яг тэрний араас бид нар бас явах хэрэгтэй байхгүй. Тий. Дүгнэн бид нар чи одоо юу л вэ, зис вэ, нүүрс вэ. Тэгэхээр тэрэнгээрээ мөнгөтэй болж аваад тэгээд тэр уулуурхаагаар амьдардаг одоо тэр хуваал багасах байхгүй. Тэр мөнгийг далимдуулж байгаа тий. Яг үн тий. Тэр системээр ормоор л одоо ер нь яралтай орхон зүг бах одоо гэлээ боддог шүү дээ. Гайг бах үү. Манай монголчууд ч бүр улам л хэрсүү болоод улам л одоо тийм мэдлэгтэй болоод байгаа учраас. За тэгэхээр ер нь хамгийн сүүлийн асуулт нь баг ийм юм юу яж болох вэ гэж би бүр сүүлдээ бүр ингээд нөгөө хөөрсөр хагаад эн чинь би нөгөө үлэг гүрэл ярих хөөрдөг юм байна. Үлэг гүрэл дуугаад болохоор л үсгэрчдэг болохоор баг. Ер нь юу гэж яг хүмүүстэй уриалмаар байна. Одоо яг монголчууд та тий. Одоо энэ хамгаалах, дэмжих, сонирхох гэх мэт одоо юу гэж нэг тэгээд хоёулаа гоё нэг уриалга дэвшүүлчихэд үлэг гүрэл дуугах нэг хоёрдугаар одын тоол яа. За ер нь бол Монгол оронд ийм сайхан одоо бүр байглаас нь энэ ихтлгийгээс мань үлдээсэн энэ сайхан өв хөрөнгө байна. Энэ хөрөнгийг бид нар бас эргэн бүр яг зохих журмынхын дагуу ашиглаад тэгээд олон улсын нэр хүндтэй геопаркийн шүлжээнд бүртгүүлээд тэгээд бүртгүүлээд одоо судалгаа шинжилгээ болон энэ онгон тагшин байдлаар нь үр очтой өвлүүлүүлдэх хэл уриалж байна да. За Эрүүл Баатар шиг Монгол улс энэ үлэг гүрлийн хувьд бүр хамгийн тэг бүх улсууд за Монголтой бол ярих юм байхгүй гэд. Одоо нөгөө Японочууд чинь хакухаа урахтай ярих юм байхгүй гэдэг. Тэ урд нь за таавал хамгийн агуун гэдэг шиг. Ер нь тэр чигээрэл те ингээд үлэг гүрлэхээр за Монгол гэд. Монгол гэхээр үлэг гүрэл бодогддог бас гэж үсэт. Хамгийн гоё музейн энд байдаг. Хамгийн олон олдор нь маад байна те. Ийм л одоо ерөөл айлд даа нэр. За тэгэхэд хоёрдугаар. Тэгээ хоёрдугаар одоо ойлоод болно. За тэгэхээр өнөөдөр манай зочин маань болохоор Шинжлэх ухааны академийн палеонтологи урлагийн палеозоологийн салбарын эрхлэгч палеонтологч Майн Баяр байлаа. Танд үнэхээр баярлалаа. За ингээд Нарны аймгийн монголчуудаа зориулаад үлэг гүрлийн 2 дугаар одгаар тэгэд энэ нэвтрүүлгийг өндөрлөө. За намайг бас энэ нэвтрүүлэгтээ урьж оролцсон та бүхэнд бас баярлалаа. Хэрвээ тэр үлэг гүрэл хэрэмшиг жижигхэн байсансан бол 90-100-ыг дамжин мөртөөлж одоо болтол амьдрах байсан. Үлэг гүрлийн авраг бийг гаргиж төнс дагагүй болов өнгөн хүртэл дахианаас тоо хагашлыг тэхээ гардим болов үлэг гүрлийн завар үлэг гүрлийн завар манай шинэ жилд өгч дуулмаар. Ер нь танах сүл дууга болгочмоор байна. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондэр нэр дээрх худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.